Өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр мэргэжил нэгт номын найзтайгаа хамгийн анхныхаа подкастыг хүргэж байна. Энэ найзын эхнийхэн дугаар хүрэлцээс ирсэнд маш их баярлалаа. Итгэж гин гэж ойлгож байна. Өнөөдөр ямар хөө байв наашаа ирэхэд төвчрэл хэр байна. Өнөөдрийн мэдрэмж ойлоо солилцъя тий. За төвчрэл мэдээж байгаа. Гэхдээ нөгөө юмыг харах үнцэг аягүй чухал байдаг. Тэгэхээр би төвчрэлж нөгөө ямар нэгэн бодиттой асуудал тулгарлаа гэхэд тэдгээр зүйлүүдийг аль болох давуу тал болгож ашиглахыг хүсдэг. Тэгэхээр жишээлх юм бол одоогийн байдал дээр нэгэн дээр төвчрэл 1-2 цаг бол золттой юм байгаа шүү дээ. Тооцоолдог болоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэр 1-2 цагийг яаж өөртөө ашигтай байлгах вэ гэдэг тал дээр нь ер нь бол авч үзхийг хүсдэг. Тэгэхээр энэ бол аль болох ганцаараа байж чадах 2 цаг маа гэдгийг одоо ашигтайгаар ажиллах боломжтой цаг мөч юм. Тэгэхээр төвжирлэлтэй байх тусмаа нэг талаасаа айгуу гоё өөрөө өөртөөгөө илүү ярилцах те өөрөө өөртөөгөө айгуу тийм тайван байх, стрессээ тайлах, одоо дуртай зүйлээ хийх тэр зүйлүүдийг л бодож байгаа л ажилласаа гарч төвжирнэ гэсэн. За эсвэл бүр болохгүй л нэг дуучраад өтөө юу гэх юм машин тавуудах ч гэдэг юм уу те. Тийм учраас тэрийг бол нэг тийм хүнд хэцүү зүйл гэж боддгоо. Яг хөө төвжирлэл байсан хэвээр өнөөдөр бавшаа бүр бензингүй болсон гэ бүр баахан яг өндөө бол гадаа нэгдүгээр игнэ айгу төвжирлэлтэй байсан. Босоод хэсгэрээ бол бас гайгүй байлаа. Ажлын хувьд бол мэдээж одоос өвөл болж эхлэх гэж байгаа учраас ханиад төмөө шухнаа бол бас эн тэмдэггүй байна. Хүүхдийн ханиадны томоогийн өвчлөлт бол бас их байгаа байх. Бусдаар бол хүүхэд сургуулиудын одоо юу гэдгийг те цэцэрлэг сургуулийн бие даалтын 7 хоног эхэлсэн байгаа учраас ярьсан гоо төвчрлэл гайг байна. Ажил хөдөлмөрийн хувьд бол явдгаар явж илэн та. Өнөөдрийг ямар хөө мэдрэмжтэй эхлэв. Өнөөдөр ийшээ орно гэсэн чи ямар санагдав? Өнөөдөр ямар мэдрэмжтэй эхэлсэн бэ гэхээр ер нь өглөө босох болгондоо яг тийм өглөө яаж босно тэр жигтэй өдөр нэг тиймэрхүү байдаг учраас аль болох асуудал ч юм уу одоо нөгөө хүүхдүүдтэйгээ энэ тентгийн зохицолтойгоо төлөвлөг өмнөд гарч ирэх тохиолдол зөндөө шүү дээ. Тэгэхээр тэр үедээ бол аль болох инээдэм ханиадэм болгож байгаа л инээ за өглөө шүү хөөе ууралдахгүй шүү гэдэг юм те. Ямар нэгэн байдлаар тэгж байгаа л нэг тайван өнгөрүүлэхийг эхлүүлэхийг хүсдэг. Тэгээд нааша ирэхийн хувьд бол мэдээж найзгаа яг шинэ дугаарт оролцож байгаа учраас бас илүү догдолтой. За цаашлаад илүү гоё уран бүтээлүүд гараасаа гэдэг утгаараа дээрэс нь үзэгчд маань цаашлаад одоо сонсогчд те бүгдээрээ яг чиний өөрийн чинь гэсэн зорж байгаа бидний хүслийн эрүүл иргэн тэр нь юу юм бэ гэхээр бие болоод сэтгэл зүйн үед эрүүл иргэн гэдэг бүх насныхандаа хүмүүст тэр мэдлэгийг зөв шугамар нь хүргэхийг хүсэж байгаа энэ контент учраас бас догдолтой л ирлээ. Маш их баярлалаа. Ингээл бид нар чинь нэг юм амар мэдрэмж тунд амар гэж хэлчихлээ тий. Маш их мэдрэмж тунд ингээл өдөр өнгөрчөдөг шүү дээ. Хідэн чи юм давтамж сэтгэлдээ дээшлж доошлж бидгээ тий. Өнөөдөр хоёлоо нэгэнт ингээ сэтгэл засалж юмчтэй ярилцж байгаа юм чинь төгшөрийн талаар ярилцвал илүү сонирхолтой юм болоо, илүү шинжлэх ухаанч юм болоо гэж бодож байна. Яг мэдээ сэтгэл зүйг ярихын тулд яг сэтгэл зүйн одоо эмгэгүүд гэдэг ч юм уу те сэтгэл зүйн тулгамцсан асуул сэтгэл зүйн үндсэн сэтгцийн өвчин гэдэг ялгаанууд бас мэддэг болох хэрэгтэй. Тэгвэл энэ тэмдгийн платформуд дээр дуртай болгоно нь мэдээлэл авах боломжтой болсон шүүлтүргүүгээр тэгээ аль нь яг зөв аль нь яг буруу байгаа гэдгийг бас нөгөө харилцан ялгаж өрөөсөж чадахгүй байгаа. Тийм ч учраас одоогийн орчин үеийн хүүхдүүдийн маань хийл мэдлэг бас нэлээд сайн сайжирсан. Тэгэхээр өөрсдөө уншаад би одоо юу гэдгийг ямар нэгэн байдлаар сэтгцэн эмгэгтэй болцсон юм байна. Энэ шинж тэмдгүүд нь надад байгаа штэ гэдэг утгаараа би тийм өвчтэй. Одоо жишээлх юм бол би bipolar ч гэдэг юм уу те. Би OCD-тэй те эсвэл би ADHD гэх юм. Дандаа өөрийгөө онцлоод орж ирж байгаа. Хэрвээ яг ганцхан ерөнхийдөө төвшөлтөн дээр тулгуурлаад ярилцаа гэх юм бол сэтгцэн тулгамцсан асуудлуудын нэг тэр маань төгшөөрөдөг те. Тэгэхээр төгшөөр гэдэг бол тухайн хүний маань бид ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ гэх юм бол ямар нэгэн байдлаараа ихэнхдээ ирээдүйдээрээ дандаа санаа зовддог гэсэн.
Одоо би яах вэ? Яана гэсэн тэ нөө монголчуудын зүйр цэцэг байдаг штэ тэ төрийн өмнөөс огтон боож өгнө гэж. Яг тэрнтэй адилхан нөгөө олон юмд ерөөсөө санаа зовлтдаг болчихдог. Айгүй эмзэг мэдрэмтгий болчих юм байна. Жоох юмд л цочоод бухимдаад тэ. За тэгээд тэр мэдэрч байгаа мэдрэмж болгоно нь илүү тийм одоо юу гэдэг хүн болгонд нэг юм мэдэрхэн одоо төвшин байх хэрэгтэй юм байна л да тий. Гэх юм бол одоо төвшөлттэй байх юм бол хамгийн бүр тэр нэг шалаар нэг л мэдрэмжийн босгох нь байх нь шүү дээ. Жижигхэн юмыг л айгүй том хөндрүүлээд буюу нөгөө бодиттой байдлыг яг бодиттойгоор нь үнэлж чадах болчихдог гэсэн. Нэг бол бүр хэтрүүлэн ургуулж бодоод нэг бол бүр доогуур үнэлээд явчихдаг гэсэн. Тэгэхээр нөгөө тухайн үнд манд дандаа айдсын мэдрэмжүүд ер нь төгшөөрөд бол үүснэ. Би тэрийг чадахгүй юм шүү дээ. Би ингэж чадахгүй юм шүү дээ ч гэдэм үү те. Эсвэл одоо тэрийг ирээдүйд би яана гэдэг ч юм уу те. Эсвэл би тэрийг хийх ёстойсэн шүү дээ. Энийг хийх ёстойсэн шүү дээ. Юм болгоныг өөрийн контролондоо буюу өөрөө заавал удирдаа тэгжээж нэг юм санаагаа амраах гэдэг хэлдэг гэсэн. Тэгэхээр айгүй төлөвлөдөг хүмүүс болчиход байдаг нэг талаас. Уг нь төлөвлөх бол мэдээ сайн хэрэгэлтэй. Тэгэхээр альва зүйлийн ерөөсөө баланс гэдэг юмыг аль ч юмн дээр харж мэдчих хэрэгтэй. Тэнгүүд нэг сайн юм байна гэж юм манайх ч дандаа хэтрүүлчихдэг штэ. Ингээд ирэхээрэл эмгэг болоод те эсвэл ингээ хор болоод байдаг. Тэгэхээр нөгөө юмыг төлөвлөж болно. Гэхдээ хэтрүүлэхтэй биш. За ингээ юмд яарч болно. Одоо монголчуудын бас нэг зам байгаа те. Айгүй би адгуу гэл те. Энэ маань өөрөө эргүүлээд бас адгуу тийм генийн адгуу мадгуу гэсэн юм байхгүй шүү дээ. Удамшдаг адгуу мадгуу гэсэн зам байхгүй. Гэтэл минь манай аав ээж юм байсан эсвэл эмээ өвөө юм байсан. Би яг л юм энэ манайх удмаараа юм гэл те. Гэтэл тэр магадгүй нөгөө суур үзлүүд маань те нөгөө төлөвшил маань хүүхэд яадгийн хамт байгаа одоо юу гэдэг хамтран амьдрагч нарыг л харна шүү дээ. Тэр хүмүүс маань өөрөө төвшөлтийн суурьтай байсан бол тэр тухайн өсөж төрнж байгаа хүүхэд тийм л хэм маягт хөвшиж байгаа гэсэн. Тэгэхээр тэр төгшүүрийн суурийг нэгдүгээрт бол ингээд суур үзлээсээ хамт амьдарч байгаа аав ээжээсээ болон эмээ өвөөгөөсөө тий магадгүй 10 жил дунд сургууль гээд нийгмийн харилцаанд ороод ирэхээр эргэн тойрныхоо хүмүүсээс авч болно. За энүүн дээр бас нэг төвшөлтөн дээр яхаа нэмж бас тайлбарлаж хэлмээр байдаг юмнууд нь юу байдгүй гэхээр жоохон үе нийгмийн оролцоо байх шиг байгаад байгаа ингээ анзаараад хаад тий. За энэ маань юу вэ гэхээр яг хоо 90-ад оноос өмнөх бидний одоо нөгөө шилжилтийн одоо тий нийгмийн хоёр үе шилжилтийн тэр социалист нийгмийн үлдэгдэл гэж яг хоо би өөртөө хэлэх дуртай. Энэ маань яадаг вэ гэхээр бид нарт яг тийм байх ёстой юм байх ёстой гэдэг юм чиг шугам одоо нэг хайрцаглагдсан сэтгүүгээр бид нарыг тий өсгцэн учраас тэрэндээ нөгөө тийм төгс байх ёстой юм байна. Айгүй сайн байх ёстой юм байна тий алдаж болохгүй юм байна гэдэг ийм нэг одоо юу гэдэг юм зарчим гэх юм уу бичигдээгүй хууль шиг тий. За бүх юм яг унаас тий тэгэхээр тийм сэтгүүгээр ихэнхдээ бид нэр өссөн учраас одоогийн байгаа хүүхдүүдийн хажууд бол нэг талаасаа жоохон төвшөнтгий суурь анханасаа тавигдаад өссөн. Яг тэгэхээр нэг жоох юм болохоор яг бид нэр гүргэр талтай яага гүргэрээ гэхээр бид нэрээ бас тэгэж хүмүүжүүлсэн баг тий. Жоох ингээл уйлгаад ирэнгүүт нь өө чи ямар шалчхан юм чи гэдэг юм уу тий. За эрэгтэй хөлт бол ингээд уйлж үлдгүй бараг л уул хад шиг чулуу шиг байх хэвээр ингээл тэгээ эмэгтэй үнийг болохоор өө ёстой зам эмэг замбрааг үжижлэхгүй үсэж задгаа тавьж болохгүй те амар дээш харсан бараг сэхэн байх хэвээр гэж бараг нэг тиймэрхүү нэг юм одоо юу гэдгийг рол модель шиг ингэж те бид нэр өсгцэн байхгүй юу тэгээ тэр нь одоо эргүүлээд бидний амьдралын хэм маяг орчин цаг үед чи өөрчлөгдөж байгаа яг гар утсаа өөрчлөгдөж байгаатай адилхан. Одоо байшингаар ярих юм бол суурь нь төвшөлтийн суурьтай нэг дөрвөлжин байлаа шүү дээ. Тэгээд яг уу ингээд орчин цагийн өөрчлөгдөд мэдлэг дэлхээрээр энэ болохгүй маань тэхгүй маань гэж сольж байгаа боловч л үндсэн суурь нь байж байгаа. Энийгээ гүрийж явсараа байгаад ерөнхийдөө нэг 50 гараад ирснийхаа дараагаар л яг илүү ганцхан төвшөл төр биш. Нөгөө сэтгэл зүйн бусад тулгымцсан асуудлуудтай холимог байдлаар буюу хам шинж байдлаар дандаа илэрдэг. Тэгээд энэ дандаа ихэнхдээ энэ чинь үе шат гэж юм байгаа шүү дээ. Альва зүйлд тийм үү. Тэгэхээр ихэнхдээ дандаа хүндэрсэн үе дээр л орж ирж мэдэгдээд байгаа. Залуучуудын хувьд гэх юм бол илүү одоо хөнгөн байгаа үедээ бас гэж мэддэг болсон байна. Төвшөлт гэж яг юу юм? Би яагаад сэтгэл зүйн хувьд ийм докторгүй аваад байгаа юм те? Альва зүйлүүдээр би яагаад ингэж сандраад айгаад байгаа юм? Гэвь энэ болгоныгаа буюу мэдрэмжээ тань чаддаг болсон учраас харьцангуй
эдгэрэлт бас гайгүй авагддаг, хурдан авагддаг гэсэн. Гэхдээ сая сүүлийн үеийн тэр сэтгцийн ерөнхийдөө сая хурлаар бол ерөнхийдөө 15-аас 24 насны сэтгэл готрол түнтэй холбоотойгоор амиа орлого өрсөлдөлт үйлчлүүд бол нэлээд тооцоодоо гарч ирсэн юм байна судалгаагаар тийм. Тэгэхээр тухайн хүмүүстэй хэлэхэд урьсан сэргийлэх хөдлөг одоо юу гэж байдаг шиг бид нар сэтгэхүй хувьд эргэн тойрныхан маань ялангуяа бидний насныхан тий цаашлаад эмээ өвөө хант амьдарч байгаа хүмүүс маань чи залуу юм чинь чи жоох юм чи яавал гэдэг хандлагаар бус дандаа эргүүлээд яг юу нь болохгүй байгаад байна гэдэг ингээд мэдрэмж рүү нь хандсан байдалтай ярилцлагыг хийж таньж үр хөвгтөдөг харилцаж байгаа юм бол ялангуяа өсвөр насныхан ойлгож авах юм бол энэгээр одоо заавал төвшөлтийн байдалд оруулаад тий хүндэрсэн ойн бид нар мэдэх албагүй урьсан сэргийлэх бүрэн боломж бол байгаа. Энэ бол зөвхөн эргэн тойронд хандж байгаа бүхэнд хамааралтай. Тэгэхээр төвшөлтийг бол яг юм хайрцаглагдсан биш. Ерөнхийдөө ирээдүйдээр санаа зовоод идэм юм тийм үү. Дээрээс нь айдсан дээр үндэслэгддэг юм байна. Хүнд ер нь 500 гаруй төрлийн айдас байдаг гэж. Тэгэхээр хүний төсөөлийн сэтгэхүй илүү их төвшөлтийн үедээ илүү одоо нэмэгдчих юм шүү дээ. Өөрөө ургуулсан бодож төсөөлөд баг кино зохиолоо дотроо бичиж байгаа байхгүй. Тэгээ тэрнээсээ болоод ганцхан сэтгэл зүйтэй ч биш ихэнх тохиолдолд бол эхний одоо нэг хөнгөн дунд үештүүд тэр зөвхөн сэтгэл зүйн хувьд юм төвшөлтийн айсан маягтай хүмүүстэй харилцаан дээр өөрчлөлттэй байсан бол явандаа хүндрүүгээр ороод ирэхээр биеийн талын зөвөрөд байгаа бас давхар хүчтэй гэсэн. Бодит биш зүйл дээр л төвшөөд сандраал идэг тэ ирээдүйдээ төлөвлөл идэг хэцүү байгаад идэг тэгдээ тэр нь одоо ирээдүйд ингээд агнесэнд нөлөөлөд ингээд бодит болж штэ тий. Тэгэхээр ингээд яг ямар шинж тэмдгүүд илрээд байна бас ингээд зүрх мөрөх савлдаг штэ тий. Биеийн талын зөвөртөө хавсруул тийм үү хам шинж болчих юм бол тэгэхээр энэ үед бол мэдээж энд тархин дандаа даврын өөрчлөлтүүд болж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг төгшүүр буюу төгшөлт буюу айдас. Тэгэхээр айдас гэдэг имийг би дандаа тархиндаа өөрөө юм кино басаагаад байгаа байхгүй. Тэг зүгээр байж байгаа. Тэгэхээр төгшөлт гэдэг зүйл маань өөрөө хүнд байх ёстой юу? Тэгвэл байх ёстой. За тэр гутралын мэдрэмж хүнд байх ёстой гэвэл бас байх ёстой юм байна. Мэдээж тодорхой хэмжээгээр тэгжиж бид нар өөрийгөө бусад аюултай зүйлүүдээс хамгаалдаг бидний хамгаалах механизмуудын нэг багхгүй. Гэтэл энийг бодиттой асуудал байхгүй байхад би төгссөн хിവэр суугаад байвал энэ маань эмгэг болох гээд байна уу гэж анзаарах хэрэгтэй гэсэн. Жишээлх юм бол хоёулаа ингэ явж хахад те нэг нохоо дайрыг л та. Агай ингээд нохоо хазгаа дайрж байгаа байхгүй. Тэгхийн бол хоёулаа хүүгээгээд хүл өвдөжсэн ч гэсэн айгүй урдан гүрчин. Тэг энэ бол ингээд байгалийн хууль байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бол бидний хамгаалах механизм байгаа даа. Тэгэхээр тэр үед юу болоод байгаа гэхээр тархинаас энэ аюул юм бол өөрийгөө хамгаал гэдэг тохиог ерөнхийдөө байнгын биерүүгөө тохиол дамжуулж ин гэсэн. Тэгэхээр бидний 12 мэдрэл хийж байгаа тийм үү. Тэгэхээр энэ гэрлийн хурдтайгаар тэр бодсон бодлыг аюулыг мэдрэлээ тарих газ хурданд дамжуулаад бүх биеийнхаа массуудаар одоо юу гэх юм одоо гэрлийн урдаар л мэдээлэл дамжуулах юм шүү. Тэгвэл биднэрт хамгийн түрүүлээд ерөнхийдөө стрессийн даврууд нь ялгараад эхэлж байна. За өөрийгөө хамгаалах гэж учраас тайван бол гэж аз жаргалын даврыг ялгаруулж болохгүй шүү дээ. Тэгэхээр стрессийн давар тодорхой хэмжээний 4-5 төрлийн давар ялгарлаа. Дээрээс нь булчин агших даврууд нь ялгарч байна. За дээрээс нь яг хөө гэхээр бидний өвдөлтийг мэдэрдэг тэр мэдрэмжүүдийг төр дарамгаалаад өгч байна. Инхээр энэ мэдрэмжийг тухайн нохоо дайрж хахад хоёул авчаад тэгээд нохоо яваад өглөө буцаад энэ маань хэвийн байдалд орох хэрэгтэй байхгүй. Гэтэл хоёлаа саний авсан тэр мэдрэмжийг айцыг зүгээр ингээ кофе ууж явахдаа ч гэх юм уу тэ зүгээр нэг кино үзэж явахдаа л мэдрээд дохоогоо тэр өгсөн хിവэр байгаа гэсэн. Ингээд ирэхээр эмгэг. Яагаад вэ гэхээр би дандаа стрессийн даврыг ялгаруул дандаа булчин агших давар ялгаруулдаг шүү дээ миний дарыг. Тэгэхээр эргүүлээд хамгийн түрүүлээд бидний бүх эргэтэн тогтолцоо чи өөр булчингаар бүрхэгддэг учраас хамгийн түрүүлээд автомат эргэтнүүд маань өөрчлөгдөж эхэлнэ. Тэр дундаа юу юм? Зүрх. За үүнтэй холбоотой бид нэр амьсгал өөрчлөлт тийм. Тэгэхээр нөгөө нэг бол ямар ч тодорхой шалтгаангүйгээр даралт гэсээл нэг бол даралт унаал тий. За эсвэл магадгүй пульс гэсээ пульс унаад идэх ч гэх юм уу. Энэ мэдчлэнгээр
зөвөрөөд илэрч болно. За амьсгаа давхцаад байгаа юм шиг болоод байгаа юм гэж боддог тийм. Эвгүй болоод байна. Эсвэл гар бүл ингээ хөшөөд байгаа юм шиг татгаад байгаа юм шиг болоод байна. Эсвэл толгой эргээд байна ч гэдэг юм уу. Бидний 5 одоо хүртгүү байгаа шүү дээ. 5 одоо мэдрэхүүн шинжүүд. Амтлах, үнэрлэх, харах, сонсох, хүртгүү. Тэгэхээр эдгээр шинжүүдээр бас өөрчлөгдөнө гэсэн. Тэгэхээр бидний бие махбод чинь нэг л цул байхгүй юу? Тэгэхээр тусдаа ерөөсөө явдаг шүү дээ тий. Эмнэлэгт үзүүлэхээр эрүүл гараад идэг тий. Тэгсэн мөртлөө яалтчгүй л нөгөө даралт нь одоо ундаг, ихсдэг тий. Нөгөө зүрх дэглэсдэг, амьсгал давчдаг, нөгөө нойр гүйцдэг тий. Тэгэх юм бол нөгөө нөхөн заавал яг эмнэлгээр явах биш. Сэтгэл зүй талдаа бид нар бас анхаарч тий ажиглаж одоо ингээд хүүхдүүдэд бид нар чинь ингээд нэг л ухсан хүмүүс байгаа шүү дээ. Одоо ингээд шулуухантай хэлгээд. Тэгэхээр ингээд за миний хүүхдэд ямар шинж тэмдэг илэрч гэн гэд бид нар ажиглах хэрэгтэй байна шүү дээ тий. Хүүхд яг ингээд унтж гэн үү, унтж байгаа бол өсвөр насны чинь ялангуяа хүүхдтэй яг нам унтж гэн үү, чанартай нойр авч гэн үү гэж тэрийг ажиглах хэрэгтэй байх тий. Яг үнэ тийм. Тэгэхээр нөгөө нэг ингээд хүн болгон дээр чинь зөвөр тий шинж тэмдэг илэрч байгаа тэр болгон байдлууд нь ондоо янз янз учраас тэр болгоныг яг ягштал бүгдийг за энэ үед ийм шинжүүд илэрнэ гэсэн юм тоожгэлцэн ч гэдэг юм уу тий бүр юм хайрцаглагдсан шинжүүд байдаг. Тийм ч учраас л яг тухайн хүнийг заавал онцлохын тулд мэрэгжлийн эмчтэр яг юм ганцаарчлсан байдлаар заавал үзнэ гэдэг байгаа байхгүй. Тэрнээс утасны цаанаас чи тэгц юм уу те энэ бол ингээд төвшөлт юм аа гэдэг юм. Гэс онцлогч гэдэг шүү дээ. Одоо нэг юм одоо юу юм параллел ертөнцийг юу гэдгэлээ нэг юм гаднаас нэг үзмэрч шиг те үзэж бол үнэхээр чадахгүй. Тийм учраас мэдээж энд альч контент нь ч гэнэ үү те ямар ч видео бичлэг дээр дандаа хэсэг юмнуудыг л хэлж байгаа шинж тэмдэг болгоно. Тэмч учраас заавал нарийн мэрэгжлийн эмчтэр онцлуулаа. Мэдээж тодорхой энэ тэндээс шинж тэмдгүүд олж авлаа. Би нэг л өмнөхөөсөө өөр байна гэдгээ мэдэрчл байгавал, таньжил байгавал окей, яваал очиж нэгэн цаг. Өөртөө нэгэн цаг ил гаргачих гэсэн үг тийм. Дээрээс нь төвшил гэхээр ганцхан юм бас байдаггүй. Тэгэхээр нөгөө нэг төвшилтийн 4 зэрэг байгаа шүү дээ. Хөнгөн, дунд, хөндөвтөр, хүн гэсэн 4 зэрэг. Тэгэхээр энэ 4 зэрэг маань хэр удаан хугацаатай за одоо юу гэдэг 30 өрсөн хүн байлаа гэхэд 30 жилийнхаа хэр хугацаанд нь яг юм төвшилттэй явцсан бэ гэдгийг бас тэрнээс ч шалтгаалаад шинж тэмдэг нь өөрчлөлтдөг гэсэн. Магадгүй зарим талаас одоо нөгөө нэг perfectionist үзэл гэдэг ба шүү дээ. Айгу төгс төгөлдөр байх гэлдэг. Энэ маань ч гэсэндээ нөгөө талаасаа төгшөлтийн. Тий. Бүх юмыг нэг төгсөх гээл тий алдаж болохгүй байгаа тий. За эсвэл нөгөө OCD гэж яриад байдаг шүү дээ. Улигт бодол, албадмал үйлдэл гэж хэлдэг монголоор. Тэгэхээр энэ маань яагаад байгаа гэхээр бас л ялгаагүй. Нөгөө бүх зүйлийг тайван болгох тэр нөгөө конопо ундраахын тулд бүх зүйлийг яг л нэг одоо магадгүй аягийг би ингэж тавих хэрэгтэй гэсэн бол ингээл тавихгүй л санаанд нь эцэхгүй. За эсвэл магадгүй сүулдэ яваандаа яадгүй гэхээр юм нөгөө зарим тохиолдолд тухайн хүний сэтгэл зүйн гэмтлүүдтэйгээ холбоотойгоор ингээ хавсраад ороод ирчихдэг. Тэгэхээр магадгүй зарим хүн бол улаан өнгийг харж тавьчихдаг ч гэдэг юм уу тий. Эсвэл улаан өнгийн юм ингээ заавал нүдлээ тоолоод ингээ одоо юу гэдгийг ажилласаа гэр хүртлээ гэрээсээ ажил хүртлээ явсан болгоно ингээ тоолдог. За эсвэл бүр ингээд нөгөө ариун цэврээс болоод юм айцтай болцсон ч гэдэг юм уу те. Гар мараа зулгахлаа зүйлсдэг шүү дээ те. Тухайн гэр бүлд нь янз бүрийн халтрын шалтгаантайгаас болоод ч гэдэг юм уу. Ямар нэг юм сэтгэл зүйн бас нэг гэмтлүүд байгаа дээ шүү дээ. Тэр тэрнтэйгээ холбоотойгоор үүссэн тэр шалтгааны улмаасаа ийм янз янзын тухайн хүнийхээ амьдралын хэмээс шалтгаалаад л янз янз юм гарах боломжтой. Бүр 10 20 удаа заавал угаадаг. Эсвэл нэг газараа нэг хэрвээ муур харчих юм бол тий би заавал ингээд доороо 10 эрэг жижил би нэг санаа амардаг ч гэдэг юм уу. Гэх мэт энэ болгон ч өөрөө дахиад төвшөлтэй хэлбэр. Тэгэхээр нөгөө төвшөлт яг нэг юмар ингэж барьцаалагддаг юм байна л да. Баригдахгүй байх юм шүү дээ. Нэг хэв шинж нь дандаа ганцаараа ер нь бол явдаггүй. Жишээлх юм бол төвшөлт байлаа гэхэд тодорхой хэмжээний гутрал дагалтаж явна. Тодорхой хэмжээний нойргол дагалтаж явна. Тодорхой хэмжээний яг тэр хэмжээгээрээ бид нарын архаг ядаргаа гэдэг юм чинь явагдчихдаг гэсэн. Тэгээ энэ дөрөв бол бүр ингээд нэг юм одоо тамийн гурвалжин гэдэг шиг юу гэдэг вүлээ. Житгэрийн тойрог ч лөө тий. Житгэрийн тойрог гэдэг шиг тий. Байнгын тодорхой хэмжээгээр ингээд дагалдаж явна. Хамгийн гол нь аль нь тухайн хүн дээр илүү арай илүү байгаад байгаа юм гэдгээсээ л нөгөө хүн би гутралтай ч гэдэг юм уу тий. Эсвэл би төвшөлттэй гэж явдаг гэсэн. Тэгэхээр энэ бол бүр нэлээд уулзаад, ярилцаад, уншлагаагаа зөвл хийж ижил
энэ хүнийг имжлэнэ үү гэхээс зүгээр тийм шинжтэй юм окей гэдэг нэг юм арга залаад. Одоо юу гэх юм бид нар чинь ингээл нэг юм нийгмийн шаардлагаар ч юм уу бид нар өдрө болгон л нэг юм асуудалтай тулгарч байгаа шүү дээ агуулсаа тий. Тэгвэл одоо би өнөөдөр юу гэх юм бичлэг хийх гээд энэ анхны бичлэг би чи мэдээж төгшөлтэй сандрал бүх юм байна. Одоо энэ камертайгаа яаж харьцахаа мэдэхгүй байна тий. Бит хоёрын яриа одоо гэл одоо бүх ингээ асуудлууд байна. Тэгэнгუთ энэ бичлэгээ би дууссан хойноч гэсэн би шөнө ингээ 50 онд чадахгүй байгаа дэвэл энэ төгшөлт юм байна. Тэ? тэгэнгуთ бас ингээд одоо юу гэдэг янз янзын ингээл нөгөө ямарваа нэгэн гаднаас нэг жоохон нэг юм өдөөгч авахаараа л тэрэндээ ерөөсө хариу үйлдэлэл ажиглах хэрэгтэй байна зөв тий ингээд одоо манай хүүхд 12 сард мөчгийн тэмцээнд орох хэвээр тий тэгээ тэр нь болог багт ингээл нэг юм одоо мууг бодоол мууг сэтэл нэг юм муу эмээг урдчлаа л гэхдээ нөгөө төгш би гэж хэлчихсэн төгшүүр нөгөө хөвчлэн тийм нөө муу бодлууд байдаг. Тэ тэгж ойлгож болох уу ингээд нэг юм ирээдүйдээр бодно. Гэхдээ тэр нэг тийм муу зөгнөл, муу бодлууд байдгүй. Нэг бол зүйлс өгч өгөрэй. За ерөнхийдөө болохоор сэтгэл зүйн докторгүй байдалд орсон хүмүүс маань юг мэдрэх вэ гэхээр ерөн төвшөлтийг мэдэрнэ, готрлыг мэдэрнэ, орвидлыг мэдэрнэ, түрүүний хэлсэнчлэн аргыг ядрагыг мэдэрч болох нэ тий. Энийг нь болохоор ерөнхийдөө л мэдрэлсэлтлийн хам шинж гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ дөрвийн үедээ яадаг вэ гэхээр ихэнх тохиолдолд бидний тархины үйл ажиллагааны потенциал маань буурж байгаа л гэж ойлгох хэрэгтэй. За тархийг ойлоо ингээд цэнэгтэй утасны батарейгаар авч үзээ л да тий. Тэгэх юм бол тэр утасны маань батарейд ингээд дуусаад байна л гэсэн. Хэрвээ тийм тохиолдолд яг хөө үндсэн бид нар утасныхаа үйл ажиллагааг хоёлаа гаргаж чадахгүйтэй адилхан тарих үндсэн үүргүүдээ зөв явуулж чадахгүй. Зөв цагтаа, зөв тохиолдлуудаа мэдрэмжүүдээ явуулж чадахгүй гэсэн үг тийм үү? Тэгэхээр тэр үндсэн зөв тохиолдлууд юу байдаг вэ гэхээр хизээд нь би баярлах юм. Баярлахаар юм болох юм бол би баярлах аз жаргалын давруудаа ялгаруулах юм байна. Би тайван сууж явахдаа юм бодохгүйгээр би ингээд тайвшруулаад булчин суллах даврууд ч гэдэг юм уу те. За бидний нөгөө нэг юм габа гэж янз янзын яг мэрэгжлийн хэллээрээ химийн нэр томьёонуудаараа даврууд маань нэртэй байгаа. Гэхдээ ихэнхдээ энэ чинь сэтгэл докторгүй буюу ерөнхийдөө бол эмгэг гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ихэнх тохиолдолд дандаа сөрөг буюу стрессийн дааврын ялгарл их болцсон үед л эдгээр зүйлүүдийг мэдрээд байгаа байхгүй. Тэгэхээр ихэнхдээ сөрөг гэдэг чинь яг үнэ бидний дандаа сөрөг мэдрэмжүүд, сөрөг бодлууд л орж ирнэ гэсэн. Яг ингэж асуух. Тэгэхээр яг уу гэхээр төвшөлтийн үед мэдээж чиний саний асууж байгаачлан 12 сард хаа байсан болоог байгаа тийм үү? За өнөөдөр жишээлбэл 10 сар тэгэхэд 12 сард болох гэж байгаа бүжийл одоо яана тэрнээс нь оцорж байгаа. Одоо дэрийг нь дутуу ичгүүдээ өөдгсөн чи эндээс наагур нь өвдчихвэдэ ч гэдэг юм ингээд хойлоо яагаад нь штэ. Тэр энэ болгоны цаана ер нь төвшөлтийн суурийг тэгвэл яаж арилгах юм бэ гэхээр өөрөө өөртөө итгэлгүй л хүмүүс байх юм шүү дээ. Альва зүйл дээрээ яасан бэ гэхээр тэр төвшөлтөөсөө болоод давхар би түрүүн хэлсэнтэй гутрлын шинж давхангаа явж идэг юм а гэж. Тэгэхээр тэр гутрал байгаад байгаа учраас өөрөө өөртөө итгэх итгэл байхгүй болж буурж эхэлж идэг. Нөгөө юутай холбоотой стрессийн даавар чинь байнгын ялгараад байгаа учраас. Тэгэхээр өөрөө өөртөө итгэлгүй юм чи альва зүйлүүд дээр буюу бидний яг энэ урд хэсгийн ухамсар тухайныг хариуцж идэг тархины үйл ажиллагааны алдагдлыг ороод ирнэ гэсэн. Ухамсар тухайн бол юу юм? Нэгдүгээр бидний сэтгэн бодох чадвар байдаг. Альва зүйлүүд дээр дүгнэн шинжлэх чадвар тий. За аль нь одоо шийдвэр гаргах чадвар. За дээрэс нь самбаачлах хугацаа, тий ажлын одоо ачаалттай авах чадварууд гэл. Дээрэс нь нөгөө шүүмжлэлтэй хандах чадвар гэх. Энэ болгоныг бид нар потенциалынхаа хувьд буураад байгаа байхгүй. Тэгэхээр бодтойгоор альва зүйлүүдийг би нэгэнтээ би дүгнэж чадахгүй болчихж байгаа байхгүй. Тийм ч учраас бидний нөгөө фантази сэтгэхүй маань л илүү хөгжөөд одоо яана тэгчих болов нөгөө юм болгоны чинь хөндрүүлж бодоод байгаа юм шүү дээ. Сөрөг мэдрэмж байгаа, стрессийн даврууд байгаа. Тэгэхээр би дандаа сайн талыгаа харж байгаа уйлж эхлэх юм байна. Ихэнхдээ сөрөг талыг нь нөгөө болж бүтэхгүй талыг нь тий. Нэг талаас аюу эрсдлийг тооцдог хүмүүс шиг харагдаал тий. Энэ ч одоо болохгүй шүү. Ингүүл тэгдэг юм даа гэл ингээд суугаад байдаг тий. Нэг талаас нэг аюу сөрөг хандлагатай хүмүүс гэж яриад байдаг шүү дээ. Гэтэл магадгүй тэр хүнийг муулахаас илүүтэйгээр энэ хүн яагаад дандаа юмныхаа юм сөрөг талыг хараад байгаа юм болоо? Энэ хүн маань өөрөө юм төвшөлтэй байгаа юм шүү дээ гэдэг ч юм уу тий. Тэр байгаа байдлаас нь нэг жоохон
харж үздэг болчих юм бол харцангуйг үсэг. Тэгэхээр бид нар эмгэгэл юм чинь тулгамдсан асуудалтай байсан ч гэсэн энэ нэг талаас өвчин л ахна шүү дээ. Тэр өвдсөн байгаа хүнийг одоо чи яасан муухай чи ийм төрлийн хүн юм уу гэдэг ч юм ингээд аль болох зайлуулах биш. Эсвэл өөрөөсөө холдуулах биш. Энэ яагаад ингэж хандах болов? Яагаад дандаа ингэж харддаг юм бол энэ талаас нь харддаг юм бол гэх талаас нь магадгүй бид нар хар хүнцгий жоохон өөрчлөөд хүмүүстэйгээ харилцах юм бол тухайн хүмүүсийг ойлгоод таньж мэдхэд илүү тустай цааш нь бүр түлхэхгүйгээр л одоо уг нь бол нөгөө түлхэн гэдэг нь юу гэхээр альва тухайн хүний магадгүй хоёлаа ярилцж илээ гэхэд жибт хоёрын нэгэн төвшөлттэй байхад жибт хоёр одоо юу гэх юм би магадгүй төвшөлт гэж мэдэхгүй ойлгохгүй явж явах юм бол үн ямар сонио ааштай юм бэ тий үн ямар муухай дандаа сүрэг талаас нь ард юм бэ гэж ойлгохгүйгээр яагаад энэ ингэж вэ энэ зүгээр байгаа чи өнөөдөр гайгүй юу чи юу гэх ингээд магадгүй мэдрэмжийг хаваалцаад явчих юм бол заавал сэтгэл зүйн одоо үндсэн бүр хүнд хэлбэрийн төгшөлттэй, гутралтай, заавал имлэг твтэй эсвэл заавал им уг шаардлагатай болохгүйгээр бид нар нийгмийн хүрээлээрээ ирүүл одоо юу гэдэг хамт олон нийгэм болох бүрэн боломжтой байгаа байхгүй тийм. Яг тэгэнгუთ одоо яг би ингээд төгшөөртэй гэдгээ ингээд мэдчихлээ. Тэгэнгуთ яг одоо имлэгт очно гэдгийг ойлголоо. Тэгэнгუთ яг очих бодоохондоо боломжгүй байгаа ч юм уу тий. Очиж яг үндэ тийм зориглохгүй байгаа тий байгаа хүмүүс байдаг шүү дээ тий. Тэгэхээр тэр хүмүүстэй одоо яг тийм үнэхээр яг ингээд зүрхэн дэлсээд яг ундах гад байгаа үед ч юм уу ганц нэг тийм нэмэмчтэй нэг тийм одоо зөвлөгөөнөд өгөөч. Тэгээд ч угаасаа болохгүй л бол бид нар зайлшгүй мэрэгчлийн хүндэл хандах болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө бид нарын хөвшмөл ойлголт дахиад нөлөөлчихөж байгаа. Сэтгэц гэхээр ихэнхдээ за яг одоо нөгөө нэг Z-ээс эхлээд бол гайгүй сэтгэцийг ойлгодог болсон. Тэгэхээр Z-ээс өмнөх бид нарын үеийнхэн яадаг вэхээр сэтгэц гэдэг бол за яг дээр үе хараа те за өстой нөгөө галзуу солиод өмсөн шар адны имлэгт явдаг юм лээ. Нэг сэтгэцийн юм уучих юм бол тэр жигтэй ингээд солиорж байгаа гэлээ гэдэг ч юм уу те. Эсвэл бүр ингээд насан турш давгаас салган гинлээ гэдэг буруу хөвшмөл ойлголт нийтэн дундаа байна. Тэгэхээр энийгээ бид нар засах хэрэгтэй. Энэ ойлголтыг галзуу гэдэг тэр тусмаа нэршлэн өршлөө өөрөө буруу байхгүй юу? Сэтгцийн өвчнөд яг галзуу гэдэг бол энэ нөгөө амьтнаас халдварладаг вирусын өвчин байхгүй тий. Гэтэл энд нэршлиг өршлөнд манай дээр одоо оруулаад ирсэн тийм. Сэтгцийн талынхыг бол солиорл гэж ярьдаг тий. Яг энэ бол үндсэн сэтгцийн өвчтэй хүмүүсийн үед бол гарч ирдэг. Тэгэхээр энэ нэршил өгөөд тэр тухайн ойлголтыгаа бид нар эхлээд л өөрчилж юу. Энэ цаг мөчөөсөө эхлээд өөрчлөөд явчих юм бол нөгөө хүн маань сэтгэл зүйн юм жоохон асуудалтай байгаа хүн болгон мэдчихэж байгаа байхгүй юу? Мэдхгүй биш. Хамгийн гол нь за арайч би тэр сэтгцээр очих болоогүй байна гэд наагуур нь өөрөө арга хэмжээ аваа явсаар юм байгаад хөндрүүлчихдэг нь асуудал байна. Тэрс бүр тийм мэдлэггүй, чадваргүй монголчууд биш. Уг нь бол бүгд тэ айгүй ухаантай, мэдлэгтэй, айгүйсэн хүмүүс, айгүй мундаг хүмүүс. Дааж энийг буруу юмд нь ашиглаад байна. Тэгэхээр бид нар яг гэхээр эхлээд за ямарсан сэтгэц зэдэг бол зөвхөн тийм одоо үндсэн сэтгцийн өвчтөн очдог юм биш юм байна. За би сэтгцийн тулгамдсан асуудалд өртөж болох юм байна. Энэ нь тийм ичмэр нийгмээс гадуурхатгаар асуудал биш юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Дээрээс нь хүүхэд ч вэ нү, хөгшин хүн ч вэ нү, эрэгтэй ч вэ нү, эмэгтэй ч вэ нү, за бүр амар тэрбумтэн ч вэ нү, тэ эсвэл бүр профессор нь вэ нү хамаагүй бүгд л сэтгцийн тулгамдсан асуудал өртөж болно. Жишээ нь эмчнэр бид нар ч гэсэн өртөнө гэсэн үг тийм үү? Хамгийн гол энийг яаж арилгаж яваад идэх юм бэ, шийдээд идэх юм бэ л гэдэг байхгүй. Тэгвэл бид нар сэтгцийн тулгамдсан асуудалд өртөөд хэрвээ би түрүү нэг юм хэлсэн тэр нь 4 ишт байгаад байна гэж. Тэгэхээр тэр үе шатаасаа хамаарад хөнгөн буюу нэг хаяа нэг юм жоохон санаа зовчихгээл те. За магадгүй нэг хаяа нэг жоохон нойрг утчаал. За хаяа нэг жоохон сэтгэлээр унчаал. Ийм байгаа нэг хэвийн байдлаасаа өдөр тутмын итэг сонирхол маань жоохон буураад эсвэл нэг тайван сууж чадахгүй болоод те. Тэр ч тэгсэн гинэ энэ ч гэсэн гинэ гэдэг илүү дотоо юмд ингээд айгүй санаа зовж эхлэв. За ингээл бодлогошроод эхлэх юм бол хүй чи яаж ий? Нэг жоохон ядраад байгаа юм шиг те.
Ингээ бодсон чинь нэрээ сүүлийн үед аягүй ачаалттай ажилтсан ч гэдэг юм уу те. Ийш тийшээ цогцоод одоо ингээд ажилтсан байх юм бол өөртөө пауз өгстэй болж байгаа юм биш үү. Тэгвэл энэ паузны үе чи юу хийх дуртай юм бэ гэдгийг л хийх юм гэсэн. Стрессээ хамгийн гол нь тайлах юм шүү дээ. Тэр нэг асуудал зовоогоод байгаа юм юу юм бэ гэдгийг өөрөөсөө таньж мэдэж асууна гэсэн. Тэрнээс биш одоо ингээд жоохон төвшөлттэй байгавал ууланд гараад алах. Тэр ууланд одоо гарч алхах дургүй юм гэж болох байхгүй тий. Йог хий гэдгсэн чинь нөгөөдг нь амар итгэвтэй. Тийм шүү дээ. Хөдөлгөөн ихтэй хүнд ингээд зүгээр суудаг юм одоо юу гэдэг йога ч гэдэг юм айгүй удаан хөдөлгөөнтэй юм таарахгүй байхгүй энэ маань эргүүлээд стресс болчихно гэсэн. Тэгвэл тухайн хүн болгон ч өөр учраас чи юунд дуртай юм бэ гэдгийг л хий. Юу чамайг тайвшруулах юм бэ гэдгээ л хий. Тэгсэн чинь яг ингээл хийгээл аваа болох юм бол гэсэн чинь болдгүй. Энэ маань олон өдрөөр те тухайн магадгүй айгаад байсан мэдрэмжүүд нь олон болоод сүүлдээ нөгөө фобиа гэж ярьдаг штэ бид нарын айцуд. Тэгэхээр нөгөө нэг юм ганцаараа үлдэхээс айгаал эсвэл нөгөө олон хүнтэй байхаас айж эхлээл те. За эсвэл үүдгийн орой унтахаас жоохон айж эхлээл гэдэг ч юм. Энэ мэдрэмж давтамжууд нь одоо жоохон олон өнгөөр болоод нэг хаяа нэг сардаа нийгмиг байсан бол тэр маань ингээд юу гэдгийг 2-7 хоногт ч гэдэм үү жоохон давтамж нь ойртой бол тий. За нөгөө нойргоо дах шинжүүд маань нэмэгдээл. Нэг улмал тайван бус болоод жоохон уцаартай болоод тий. Жоох юм дээр л бухимдаал. Айгүй урд ингээд цочоол. Ниймэрхүү болж эхлэх юм байна. Хүй. Би өөрийгөө тайвшруулахгүйс нэмэргүй буюу одоо төвшин маань дундаасаа дээш орж эхэлж байна гэсэн. Тэгэхээр дундаасаа дээшээ орж байгаа нөхцөл мянга өөрийнхөө дуртай юм хийгээд тэртээ тэрнгүү бид нар дааврын өөрчлөлтөнд орсон учраас энийг гадны нөлөөллийн хүчээр эмчлэх засах шаардлагатай юм л гэсэн үг. Тэгэхээр одоо жинхэнэ мэрэгжлийн эмчин л шаардлагатай болж эхлэх юм шүү дээ. Тэгэхээр жоохон ялгаануудыгаа бид нар таних буюу өөрийгөө л анзаарчгаа. Анзаарна гэдэг нь нөгөө биеэ ингээл чагнаад ах бас биш ээ. Тэгэхээр нөгөө түрүүний дахиад хэлсэнчлэн альваа зүйлүүд тун л таарах хэрэгтэй. Ирээд тун таарахгүй л тэгэл эмгэг болдог байх юм шүү дээ. Тэгэхээр бүр хит их өөрийгөө чагнах биш юм байна. Зүгээр гинт өдөр тутмын байгаа байдлаасаа, байнгын байдаг хэв маягаасаа за нөгөө дохооллох дээр хүртэл нэг тийм туршилга болоод тий альваа зүйлүүдээс нэг тийм кайф болж гэдэг юм уу таашаал мэдрэхгүй болоод жоохон тийм ууртаа уцаарангуй амар дандаа ингээл энийгээл баярлал явдаг гэсэн чинь нэг сүултээ нэг дутгаггүйс нэг тал баярлахчгүй те юу ч хиймэрийн бүүмэд гэл нэг жоохон халшраал ядарсан хэв шинжтэй болол гэх юм. Тэгэхээр нэг жоохон пауз аваад өөрийгөө анзаарах юм шүү дээ. Тэг өөрийгөө ер нь анзаарах маш их хэрэгтэй байна гэж ойлголоо. Тэгтээ тэр нь бас ингээд анзаарахтаа ингээд яг таны яг тэр бодоод байгаа асуудал яг асуудал муу юм уу биш юм уу гэдгийг ялгах юм бэ. Яг үнэ. Тэ? Тэгээд үнэхээр ингээд нэг юм тэгвэл би төгшүүртэй байгаа юм бэ, найзтай байгаа юм бэ гэдгээ ойлгочвол заавал та дургу юм очиж хийх шаардлагагүй. Яг өөрийгөө хайрлаад, яг өөрийнхоороо байгаад, өөртөө нэг цаг гаргаад өөрийнхөө дуртай юмыг хийх нэ. Тэ? Тэгээд мэдээж ингээд нойр айгуу чухал байх гэж бодож байна. Тэ? Нойр чухал. Тарих амраагүй тохиолдолд угаасаа нөгөө төгшүүр чинь бодогцоор л шүү дээ тий. Нөгөө амраагүй тарих чинь маргааш нөгөө асуудлаа бодсоор л юм тий. Тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Өөр нэмж хэлэхээр тэгэхээр нөгөө нэг яалчгүй давхар бүх юм ярих болоод байгаа ч одоо төгшөөрхөө тустай биш. Энэ бол нөгөө нэг ерөнхийдөө заавал гэсэн юм байхгүй зүгээр сэтгэц гэхээр нэг юм нүдэнд дөрөгдөхгүй, гарт дөрөгдөхгүй нэг хийсвэр юм шиг хүмүүс маань бодоод идэг тий. Гэтэл энэ болгоны арчин зүгээр тархины үйл ажиллагааны л процесс болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр тархийг л би нэлээд сайн амраадаг. Амраах ёстой үед нь амраагаад те. Тэжээлийн нүхвэд. Яг үнэ. За нөгөө гадны нөлөөллийн өөрөөс хамаарч чадах, шийдэж чадах зүйлүүдээс л одоо илүүд дуу хортой зүйлүүдээс те. Энэ болгоноос айл болох хол байгаа л өөрийгөө сайн унтах цагтаа ерөнхийдөө монголчууд тэр дундаа яг юм чанартай гүн биологийн цаг бол 20-22 цагаас шөнийн 2 цагийн хооронд байх гэдэг байхгүй. Тэгэхээр энэ үедээ бид нэр унтцсан байж байгаа хэвээр. Тэжээс нөгөө гүн нойр гэдэг нь яг үгүй
ямар нэгэн зүуд огт байхгүй. За дээрээс нь ингээ хажууд нь хөө гэжсэн чи мэдхгүй нам утгыг хэлээд байгаа. Тасарч үзсэн үү? Архи угаад ч гэдэм үү? Үзлэх байх үзсэн шүү дээ. За тэр үед яа хажууд нь ингээ юу байсан мэддэггүй үстэй. Юу яасан тэгсэн юм уу гэд босч ирнэ. Яг энтэй адилхан унтахыг хэлж байгаа. 2-4 цаг. Бүр чанартай нойр гэдэг чинь бүр тэрийг хэлж шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нойр ч өөр юм 3 үе шатуудтай үүдэн шүү дээ. Хөнгөн нойр, гүн нойр, тэгээ хөнгөн нойроор ингээд босч явах хэрэгтэй байхгүй юу бид нар. Тэгэхээр энэ хөнгөн нойруудын үе чинь бас нэгээс 2 цаг үргэлжлэх хэрэгтэй учраас бид нар хідэн цагт унтах орондоо орох хэрэгтэй юм бэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Яг энэ цаг мөчтөө тарих амарлаа бидний бусад эргэтэн тохиролцоонуудад маань ч гэсэн өөрөө тодорхой хэмжээгээр хараасаа амраад нөгөө ялгаруулах хэрэгтнүүд нь ялгаруулад боловсруулах хэрэгтнүүд нь боловсруулад тий шимэгдүүлэх шүүх хэрэгтнүүд нь шүүхэд өглөөдөө бид нар одоо юу гэдгийг шингэн утга нөө ялгаруулсан маргааштай бэлэн болцсон өглөө нэг сайхан амарцсан мэдрэмжтэй хамаг булчин ингээд чангарцсан батсан толгой өвдсөн биш босч ирэх хэрэгтэй гэсэн. Ингийн бол би маргааш айгүй сайхан нөгөө саваа хослол маргааштайг бэлэн 24 цагийнхаа нэг юу гэмдэ тархийг жишээлбэл утасны зайгаар яах юм бол одоо 12 ГБ гэдэг чиг тий. Тэгээ байх юм л өдөр болгон 24 цаг ингэж чамд 12 ГБ-ыг өгдөг л байна л да тий. Гэтэл сүүлийн үед болохоор хоёлоо унтаж чадахгүй байгаад их юм бол тэр зай чинь дүүрчээд байна л гэсэн. Яг үн зай дүүрсэн байхад чи гаднаас нь 1000 зураг видео хийгээд би чадахгүй зү хадгалж чадахгүй адилхан. Бидний амьдралын хэв маяг чанар маань тэрчтэй бурдаг гэсэн. Анхаарал төвлөрч чадахгүй мэн те анхаарал төвлөрөхгүй юм чинь яах юм айгүйх мартна. За нөгөө барьсан тавьснаа мартаад энийгээ хөөх юм 30 нэмэгтэйгээ одоо хойлол те нас улам стресс юм аа те. Тэгээ дээрэс нь бидний одоо юу гэдгийг ажил одоо гараас юм гарахаа болоод ирэхээр дахиад өөртөө нөгөө нэг бидний үндсэн суурь байгаа шүү дээ. Юм их төгсөх гэдэг, юм их чанартай их гэдэг. Заавал юмныхаа одоо юу гэдгийг ажиллаа хийснийхээ ард гарч иж нэг тайвширдаг муухай зам байгаад байгаа шүү дээ. Тийм стоонуудыг гүйцэж чадхаа болчдаг. Яг үнэ. Ингээд тэгэхээр өөртөө урам оглоно. За ингээд эхлэнгүүтээ дахиад төгсөж эхэлнэ. Яг энэ байдлаараа би цааш явахгүй юм байна шүү. Би айгүй хөшрөөд байгаа юм болоо гэл те. Тэнгүүдээ хөшөрчөр одоо яана гэл ингээд харсан чи толинд нэрэж үрчлээс нэмэгцэн юм шиг санагдаад ингээд өөрийгөө стресстүүлэх нөхцөл байдал маань хурж ирээд байдаг. Тэгэхээр аль болохыг өөрийгөө тайван байлгаад бид нар чинь байгалийн амтан байгалаараа л байх хэвээр жамаараа байх хэвээр тий. Тэгэхээр хэдүүлэл тухайн мэдээж хүнд бол төгшөөлт гутралын мэдрэмж байх хэвээр юм байна. Би мэдээж юуж бодохгүй амьдрна гэж байхгүй. Гэхдээ энийгээ тодорхой хэмжээнд байлгаад би ингээ удирддаг л байж ижил энэ маань эмгэг биш юм биш те гэдгийг анзаараад ялгахчгал хэрэгтэй. Таанч сүүлийн үед нөгөө жоохон төгшөрийн мэдрэмж илрээл хүн мэдээж одоо юу гэдгийг одоо хоёлаа ингээд цаг товлоод би цагаас хоцорчлаа гэд яана гэж хүн санаа зовж болно шүү дээ. Тэнгүүд яана миний төгшөлт юм болов гэж бодож болох шүү дээ. Яг зүгээр соёл шүү дээ. Ялгах байхгүй юу? Ялгах хэрэгтэй. Тэр тодорхой хэмжээгээр би бодиттой асуудал үүсэж байгаа учраас би төгсөж болно. Тодорхой асуудал буюу бодиттой асуудал үүсэж байгаа учраас би сэтгэлээр унаж болно. Гутарж болно. Тодорхой асуудалтай байгаа учраас би өнөөдөр нойргоо онж болно. Тийм. Тэгж яах ямар ч асуудалгүй байх хэрэгтэй. Юуны төлөө гэдгийг мэдэхгүй л нэг юм тухгүй таагүй. Тэгэхээр энийг одоо жоохон ялгах хэрэгтэй. Тэгэхгүй энэ жоохон бас нэг мэдрэгдээд байгаа зүйлүүд дээр би өвчтэй гэж бас ирж байгаа хүмүүс байна. Зүгээр байна. Асуудалгүй. Битгий ингэж өөрийгөө харин эсрэгээрээ өөрийгөө стресстүүлээд улам битгий төгшөөгээд гэд ингэ хэлдэг байхгүй. Зарим хүний хувьд болохоор бүр дүлэрсэн хүмүүс бас байна. Сэтгэлийн мэдээ алдалтанд орно гэж байдаг. Бид нар нөгөө наркозонд орж үдчихсэн үү? Орж исэн бас. За яг тэрнтэй адилхан. Бид нар жишээлх юм бол нугасаар мэдээ алдуулаад хэсгийн мэдээ алдуулалт хийхэд тухайн хэсгээ мэдэрдэггүй шүү дээ. Өө хөл гар тааны яваад байгаа ч бүү мэдтэй одоо инглээ. Яг энтэй адилхан бид нар би готраад байгаа мó? Би айгаад төгшөөд байгаа мó гэдгийг юу ч мэдэхгүй. Ямар байгаас нэг ойлгох болцсон байдаг шүү дээ. Бас тийм хэсгүүд байна. Ерөнхийдөө ингээд яг хүүгүнтэй уулзаад явахаар янз янз юм тэр болчих шүү дээ. Тэгэл нөгөө хүмүүс ч бас тэгдэг шүү дээ. Төгшөөд байна гэдэг гутаа нөгөө төгшөрөөсөө
нөгөө хамгийн түрүүнд зүхтдаг тий. За найз нартайгаа эмчтэр очихоос илүү за найз нартайгаа уулзаад гоё шоу удчих тий. Тэр нь гítэл нөгөө нэг маргааш нь нөгөө төгсөл дээрээ нэмээд гутралын дараа нөгөө нэг одоо хамаарал руугаа явах гээд байгаа шүү дээ тий. Ер нь тийм үе надад ч гэсээр нь байсан байгаа байхгүй юу. Тэгэнгუთ одоо нөгөө насны намар гадаа ирэнгуთ одоо би нөгөө асуудлаасаа зүхтах гээд байгаа юм биш үү гэд нөгөө бас нөгөө энэгээр бас нэг суралцж байгаа болохоор одоо суралцаад явж байгаа болохоор тэрийг анзаардаг болдго юм билээ. Тэгэнгუთ би одоо юу гэдгийг 10 жилийн өмнөх 20 жилийн өмнөхд цулаад бол чи ингэж зүхтаад ирштэй гэж хэлбэр санагддаг байхгүй юу. Тэгэхээр яг нөгөө нэг найз нь өнөөдөр ингээд заавал төгшөөрөг яриад байгаа нь төгшөөртэй хүмүүс эргэн тойронд байгаад байгаа юм шиг санагдаад тэгээд энийг нь яг нэг шинжлэх ухаанчаар яг мэрэгжлийн хүнээс нь мэрэгжлийн зөвлөгөө авал бас зүйтэй юм болов уу гэж бодоод найзыгаа бүр ингээд хүлээж урьж оролцууллаа. Тэгээд ирсэнд маш их баярлалаа. Итгэсэнд баярлалаа. Тэгээд дараагийн дугаарт минь бас дахин оролцоороо гэс камерын хажууд урилгаа гэж хэлээд авчих. Тэгээд дараагийн дугааруудаар хоёлаа бас илүү сонирхолтой мэдээллийн талаар ярилцъя. Тэгтээ минийхаар бол ингээд ерөөсөө тэгэж яриаггүй үнцэг, хараагүй үнцгийг харж ярьсан байх гэж бодож байна. Миний хувьд өнөөдөр ингээд ном чи ярьсаараа хүмүүсийн хараагүйг мдэггүйг нэрээ ч гэсэн тиймдээ гэж бодогдохоор надад ч гэсэн 2-3 үнцэг харагдлаа. Мэргэжлийн үнэтэй гэдээ ярилцахын онцлог нь юм аа. Тэгээд номын бит хоёр чинь нөгөө яагаад бит хоёр найзууд вэ гэвэл нөгөө бит хоёр чинь эрэг сэтгэл заслын үндсэн зөвлөхүүд байхгүй юу. Тэгээд бит хоёр бас нэг ангийн найзууд юм аа. Тэр өнөөдрийнхаа ямар ч байсан контент одоо урьж оролцуулж байгаа баяртай. Тэгээд хэсэгэн ч гэсэн нэг талаас одоо юу гэдгийг төгшөлт гэдэг бүтэн агуулгынхаа хувьд айгүй нэлээд том маш том сэдв. Яг ингээд хүн арга юм бол тийм байт юмаа гэж тодорхойлоод байгаа боловч тухайн хүн болгон дээр шинж тэмдгүүд янз янзаар ингээд холилдож орж ирдэг те. Тэгэхээр нөгөө ярих сэдвийнхаа гэдэг юм уу хэсэгкэнийг л ярьж байгаа шүү. Тийм болохоор яг тухайн хүн маань яг энэ агуулган дээр л зөвхөн баригдаад ийм л имийг төгшөлт гэдэг юм уу гэж бас битгий буруу дүгнэрээ. Тэгэхээр энээс цаашаач зөндөө ярих юм байдаг. Тухайн хүнийхээ асуудлууд шинжүүд дээр нь тулгуурлаад энэ төгшөлт чинь яг юунаас үүсээд гараад ирвэ гэд энийг илүү тодорхойлж өгч чаддаг гэсэн тийм. За энэ тодорхойлсныхаа үндсэн дээр шалтгааныг нь олсныхаа үндсэн дээр ч имчилгээ чинь бүрэн засагдаж явж чадж байгаа гэсэн. Тэрнээс ч зөвхөн нэг л эм өгөөд байдаг юм ерөөсөө биш ээ. Хүн болгонд ирсэн байрсан одоо юу гэдгийг үзүүлсэн болгоныг бол одоо барыг им шахаад байдаг юм билээ гэж ойлгоод байдаг юм билээ. Гэтэл тийм ерөөсөө байдаггүй. Шаардлагатай сэтгэлзэн эмчж байна уу? Альва одоо мэрэгжлийн эмчнэр аль болох өвчтнүүдийг амруу нэм цутгахгүй хичээдэг шүү тий. Энэ бол нэг талаасаа бас л хэцүү шттэ им өгөөлөдөг тийм амар юм бол биш. Чи сайн юм биш байхгүй юу? Тэгэхээр шаардлагатай тохиолдол байгаа учраас л тэр хүн им ууж байгаа. Тэгвэл монголчууд ихэнхдээ яадаг вэ гэхээр тэр шаардлагатай үед нь буюу дундаасаа дээш төвшин ихэнхдээ хүндөвтөр хүнд үе дээр болцоод л ирж хамгийн эцсийнхаа эмнэлэг буюу сэтгц төр ирдэг. Энд ирэхээс өмнө дандаа би тэр чимлэгээр энэ чимлэгээр те гадаад дотоодод явж байгаад ингээд шалтгаан тодорхойгүй байсаар байгаад за гэд ирлээ гэдэг. Тэгэхээр нэгдүгээр хугацаа алдаад хоёрдугаар мөнгө санхүүгийн хувьд ч гэсэндээ одоо дээрэс нь өөрийнхөө биеийг улам архагшуулчаад ирдэг учраас нэг бол эмнэлэг твтээд давхар эмийн эмчилгээл зөвлөгдөөд идэг шүү гэдгийг дахиад анхааруулъя. Тэгээд энэ контентоор л зөвхөн нэгэн хэсэг тэр хэсгийнхаа тодорхой жоох юмыг ярьж амжлаа гэж та бүгдтэй бас хэлье. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг дахиад энэ контентоо бас цааш нь үзээд яваарай гэж та бүгдээсээ хүсье. Баярлалаа. Тийм ингээд мэдлэг нь багтаж ядсан хүнтэй ярилцахад айгу гоё байна. Айгу таатай байлаа. Нөгөө хүмүүс чинь ингээд дараагийнхаа үгийг юу илээ гэж боддог болвол ингээд чиний минь яриа ингээд араасаа ингээд цуураад ингээд аманд нь үг багтахгүй их мэдлэгтэй хүнтэй мэдлэгтэй эмч найзтайгаа ярилцахад маш их таатай байлаа. Маш их баярлалаа. Тэгээд энэ зорилго маань бас ингээд
өөрийгөө багч гэсэн хүн ойлгочосоо мэдэрчээсэ гэд тэ нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа одоо чадан ядаг хийхийг хичээж байгаа контент юм аа. Баярлалаа. Тийм ямар ч мэдлэгтэй чадвартай гэж үнэлж байгаа баярлалаа. Тэгээд мэдээж одоо өдийг хүртэл бас амгаахын салбарт нэг олон жилийг суралцсан явсаар байна. Үргэлжлүүлэн сурсараанч байна тий. Бид нар насаараа сурна. Бид нар мэдлэг боловсрлоо байнгын гэдэг жил хэрэгтсэн. Бид нар чинь тархиныхаа 3% л ашиглаад байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь тархи одоо юу гэдгийг тархины эс шинжлэгддэг юм байна, хөгждөг юм байна гэсэн чинь дахиад тархины салбарынхан бол тархины эсүүд маань ч гэсэндээ ерөнхийдөө удаан боловч бас эргүүлээд өөрийгөө төлөвлөдөг юм байна гэж төлөвлөдөг юм байна гэдэг арс үл. За тэгээд цаашлаад гэх юм бол гариг ертөнцийн нээдрэ гэдэг шиг бид нар судлаагүй маягүй хтэй. Тэгэхээр мэдээгүй маягүй хтэй. Тэгэхээр одоо хүртэл ерөөсөө бид нар хизэж мэдлэг хангалттай болцоо. Би сурцсан гэж бол би хизэж хэлж өөрийгөө чадахгүй. Цаашдаа дахин суралцсараа байх болно. Би чамаас суралцах те өөр хүмүүсээс суралцсан. Ер нь бол хүн амьдралын туршид байгаа газар болгоноос суралцаад явдаг буюу одоо миний бас нөгөө уламжлал гэдэг те суурь үзэл гэдэг шиг миний аав маань дандаа намайг суусан газараас шор атга гэдэг те. Тэгэхээр нөгөө явсан газар болгоноос би альва зүйлүүдийг мэдхийг хичээдэг, суралцдаг. Тэгсэрэж явж байгаа. Тэгэхээр мэдлэг бол хүнд хизээж илээдэггүй те. Тэгэхээр би бол хизээж хангалттай бас болоогүй л байгаа. Тэгээд давхар л адилхан суралцсаар байгаа. Тэгээд тэр болгоныг маань ойлгоод нэвтрүүлэгтээ урьж оролцсон баярлалаа. Эрдэмтэн хүн даруу гэдэг юм болчлоо тий. Тийм. За баярлалаа. За баярлалаа. Маш их баярлалаа. Өнөөдрийн подкаст ба нүгээр өндөрлж байна. Номогийнхаа цаг завтай үед бид нар ингээд энэ их мэдлэгээс нь дараагийн дугаартаа зав зайг энд харж байгаад оролцуулахыг хичээх болно. Та бүхэн магадгүй ямар сэтгэл зүйн асуудал тулгамдж байгаагаа доор комментээр асуул бид дараагийн подкастуудаа энэ дугаараар энэ сэдвүүдийн хүрээнд хийхийг хичээх болно. Баярлалаа.